Эцэг эхчүүд бид нар үр хүүхдээ бүхнээс тутахгүй эрдэм ном боловсралтай, за биеэ дагаад аваад явж чадах чадвартай, олон скил ур чадвартай, за ер нь хаанч утсан зам чанар нь ч гэсэн тутгааргүй хэн нэгэн байлгахын тулд маш их зорилтыг гаргадаг. Олон арван хөтөлбөр сургалтанд хамруулдаг, үүнийхээ төлөө бас хэрхэн зөв хүмүүжүүлэх вэ гэж ном зохиолыг уншдаг, подкастууд сонсдог гэх мэтчлэн зөвлөмжүүдийг авдаг гэх мэтчлэн маш олон яг энэ дээр зориултыг гаргадаг. Мэдээж энэ сайн. Гэхдээ энэ бүхний хажуугаар нэг зүйлийг битгий мартаарай гэж зөвлөмөр нь тэр хүүхдийг хүмүүжүүлж байгаа эцэг эхийн харилцаа. Бие биендээ хандах хандлага. Энэ хосын харилцаа зөв бөгөөд эерэг төлөв төвшин байж чадах юм бол хүүхэд тэндээс амьдралын маш олон зүйлийг сурдаг. Тухайлбал эхнэрээ хэрхэн хайрлах, төхрөө хэрхэн хүндлэх, айл гэрийг яаж авч явах, амьдралаа яаж цэгцлэх, эхнээс нь ахуулаад эцсийн хүртэл яаж хамгийн сайнаар хийх гэд олон зүйлийг аав ээж хоёрынхоо хоорондын тэр харилцаанаас нэг нэгнтэйгээ харилцаж байгаа харилцаанаас суралцж ядгаа, хүлээж авч ядгаа, бүр харц сурч яадаг. Тийм болохоор зэрэг эцэг эхчүүд бие биентэйгээ харилцах харилцаагаа битгий орхигдуулаарай. Хүүхдийнхаа дэргэд нэгнээ хүндэлдэг байгаарай, хайрладаг байгаарай гэж зөвлөмөр нь. Энэ бол хүүхдийг сургаж яадаг маш том сургалт байдаг шүү. Амьдралд хандах хандлагыг сургаж яадаг маш том сургалт байдаг учраас хосын харилцааг хүүхдийнхээ хажууд нүдний ээлж тэр далдч тэр бүү орхигдуулаарай гэж зөвлөмөр.